За чухал асуудал орж ирээд байдаг. Гэхдээ нэг өмнөх 5 удаагийн үндсэн чиглэл батлагдаа хэрэгжилтээр гарсан алдаагаа бидэд олж ярихгүй. Дахиад ийм гой ганга юмараа сууж байгаад харамсаж байна. Энэ өмч хөвчлөлийн асуудал гэдэг чинь цаана хөрөнгө оруулалтыг татах асуудал байхгүй юу? Ер нь энэ хөрөнгө оруулалтыг хийж байгаа орчинд энэ яг бидний хийсэн хөрөнгө оруулалт цаашдаа ямар эрсдэлтэй тулж болох вэ? Эрсдлээс урьдчилан сэргийлэх ямар алхмууд хийгдэх үгдийг өмч хөвчлийн өмнөх болон дараа гэд бүх зүйлүүдийг анхаарч хийнэ. Гэтэл өнөөдөр одоо суур төрийн эмчийн суур хуулиа батлаагүй, төрийн эмчит компанийн асуудлыг хуулиа батлаагүй. За эргээд жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг шийдээгүй, өрсөлдөөний хуулийг шийдээгүй. Ийм байж өнөөдөр ингээд яг шилний цаанаас мөхөлц толоож байгаа юм шиг нэг тоог нь хэсгээд энэ бол нэг ажил хийж байгаа яг зүгээр сайшилтай. Гэхдээ яг ингээд бүтлгүүтнэ. Тийм учраас би Бяцхан зах зээлийг яг засгийн газар ингээд Усын хурлын гишүүдлүүд түлхээд та эднийг эцлээ шийдэд өгөх биш. Яг засгийн газар та яг энэ асуудлын бодлогыг барьж байгаа сайдууд яг гарын 15% багтах төслийг санал болгох хэрэгтэй байхгүй. Компаниг МЯТ, төрийн банк, хөдөө аж ахуйн бирж өөр юм явахгүй. Би энийг бүр баттай хэлье. Бяцхан зах зээлтэй. Бид та нэг юм оруулж ирээл бид эднийг баталсан болно. Тэгэхээр яг та бодлогын хувьд энэ дээрээ дүн шинжилгээ хийгээд яг гарын өрөөнд хөрөнгөний зах зээлээр дамжуулаад тодорхой хувилбаруудаар олон нийтийн болгож энэ засаглалыг сайжруулах, хувийн хвшлийн тодорхой оролцоог хангах 5 төслөөс яг санал болгох. Тэрээс биш ийм урт жигсаалт оруулж ирснээр энэ сайд мундаг байна гэж хэлж болохгүй байхгүй. Би энийг л хэлмээр байна. Тэгээд тэр 5% хувьцаа эзэмшлээс итерхгүй гэдэг. Энэ дэр хинч орж ирэхгүй. Ийм хуулиудыг л бидэд баталж явсан учраас угаасаа энэ төр данхахаас өөр арга байхгүй. Ийм байгаад. За тэгэхээр би зүгээр энэ уул уурхай нэг компаниг төслийг сонгооч гэж байгаа. Айл компани байх юм. Энэ дээрээ тэр ашигт малтмлын хуулийн 5-6-гаа хэрэгжүүлээд хамгийн түрүүнд хувьцааг нь суманд өгмөр байна. Сумын иргэдэд санал болгох. Сумын иргэд тодорхой хөнгөлөлттэй үнээр аваад тодорхой цаг хугацаанд санал болгоод дараагийнх нь аймгийн түвшинд санал болгох. Тэгээ нөлөөллийн бүсийн аймаг тэгээд Улаанбаатар бусад хэмжээр ингэж өөрөө иргэд энэ уул уурхайн салбар дээр тогтж байгаа эдийн засгийн орон нутгийн дэмжлэгийг авах. Иргэд өөрөө энэ баялгаасаа яг орон нутгийн иргэд хүртдэг байх. Казахстан жишээд ийм юм хийсэн байхгүй. Ард түмний IPO гэдэг том хөтөлбөр гаргасан. Ард түмэн баялагтай эзэн байх гэдэгтээ яг ижлэхэн сонсогдож байгаа. Тэгэхээр ийм байдлаар ингээ хэрэгжүүлэх алхам руу явж болох уу гэдэг нэг зүйлт байна. Хоёрдугаарт ер нь төрийн эмчит компаниудын захирал гой ганга юм оруулж ирээгүй. Олон нийтэд нээлттэй ил тод их хурлын гишүүд юм уу? Тал талаас нь бүгдээрээ хэлэлцүүл буруугүй, бүлээн осоогоор угаавал хэрэггүй гэд байгаа боломж бидний бодож ийн зөв буруу та бүхэн маань шүүн дэнслээ тунгаагаад бодлого чиглэлээ гаргаад өгөөч гэж оруулж ирсэн. Хэрвээ 5 компани оруулаад ирсэн бол яагаад 5-ыг оруулж ирв? Наадах 50 болохгүй яасан ингээл тийм үү? Яахан 5 байд яасан харамж чинь либерал байх хэвээр олон компани оруулж ирэх хэвээр гэж шүүмжлэх байх. Тэгээ өөлхийн тулд өөлөх хэрэггүй байх гэж бодож байна. Тэгэд яагаад хэрэгжихгүй гэж хэлээд байгаа юм бэ тий? Их хурлд бид нэр төрийн болон орон нутгийн өмч компани засаглал ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг 2025 оны 1 сард өргөн барьсан. 1 сард. Их хурл маань тийм үү ажлыг хэсгээ байгуулцсан. Энэ хуулийг жил болох чинь хурдан батлаад гаргаад өгчих юм бол бидний энэ бодлого хэрэгж бололцоо боломж бүрднэ. Нийтийн өмчийн тухай хуулийг бид нар бас 2025 оны 5 сард их хурлд өргөн барьсан. Хэл зэсгийн шийдэгдээд үндсэндээ бол хагас жил гараа хугацаа өнгөрч байна. Тэгээ их хурлаас бид нар энэ хуулиудаа хурдан батлаад өгөөч гэж удаадараа хүсэл гуйгаал ингээл байж байгаа. Энэ хуулийг хурдан батлаад өгчих юм бол энэ үндсэн чиглэл маань батлагдах бололцоотой болчихно. Тэгээ энэ тал дээр та бүхнээс анхаарал тавиад өгөөч гэж нэгдүгээрт нь хүсье. Хоёрдугаарт нь өнгөрсөн жил 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын их хурлаас хэдгээр тогтоол үлээ 62 үлээ. 52 дугаар тогтоолоор үндсэн чиглэлийг маш хурдан яаралтай оруулж гэж улсын хурл үүрэг өгсөн. Улсын их хурл засгийн газарт үүрэг өгсөн. Энэ өгсөн үүргийн дагуу л бид нар энэ 2026-аас 2028 онд
төрийн өмчт хуулийн этгээдүүдийн хувьцааг олон нийтэд нээлттэй биержээр одоо ил тод арилжаалах энэ одоо 33 компани асуудлыг оруулж ирж байгаа юм аа. Тийм болохоор улсын их хурлаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу л одоо асуудлыг оруулж ирж байна. Улсын их хурл маань одоо засгийн газраас өргөн барьсан хуулиудыг хэлэлцээ хурдан хугацаанд батлаад өгчих юм бол бид нар бас одоо юу гэдгийг аль болох үр өгөөчтэй, аль болох ил тод, аль болох их хурлын гишүүдийн 126 гишүүн санал бодлыг тусгаад ард түмний одоо хүссэн хүлээлт нийцүүлээд төрдөө ашигтай ард түмний сэтгэл хангалуун улсын их хурлаас овоочтор ийм хийждэг ийм одоо хэмжээнд хүргэж хийхэд л ажилланаа. Тав биш тийм үү? Болж игэл одоо 33 компани одоо бүгд нь үр дүн хүрэхийг та бүхний баталж өгсөн хэмжээ түрүү бид ярьсан шүү дээ. 80% хүргээд үр дүнтэй болгочих юмсан гэд хичээгээд ажиллах одоо бас хүсэл эрмэлзэлд өрн байна л гэдгийг хүсэлье. Би энэ оруулж ирж байгаа асуудлыг нь дэмжиж байгаа. Гэхдээ энэ өөрөө нэг 33 бол зах зээл хүлээж авахгүй даа. Төрийн банкаа хар. Сая амжилттай гэж байгаа боловч хоёр дахь зах зээл дээр наад арилжаач явахгүй үнэн унчаад хахад бидэд ингээ бодит юм аа нэг үзмээр байгаа байхгүй. Бидэд ийм тэнэг хүмүүс биш шүү дээ. Төрийн банкын чинь сонирхгүй тэр 5% арилжаач чинь бүр ингээ навс унчаад хахад бидэд ингээд ийм тоглоомтой юм яриа сууж байгаа байхгүй. Энэ төрийн бол орон нутгийн өмчт компани захирлаасаа эхлээд дунд шатандаа нэг IPO өмч өвчлийн асуудлаар зөв мэдлэгийн шалгалт хийгээд та нэг хараараа. Энэ бэлэн биш байгаа. Хууль эрх зүйн орчин чинь бэлэн биш байна. Дээрээс нь бидэд энэ хууль гаргаж иж mixed ownership-ийн асуудал буюу стратеги хөрөнгө оруулагч болон олон нийт тэрнээс нь хүртдэг, иргэд маань хүртдэг ийм зүйл рүү явна. Энийний чинь цаана явж ганцхан мят бараг хөвчлөгдөд энэ тогтоол чинь дууснаа. Энэ непотизм явж байна. Непотизм буюу ойр авийнхаа танил тал тохоод энэ зарим ашигтай өмчүүдийг хөвчлөг шилжүүлээд наад 33-аас чинь 1-2 гөрх амтай. За бас битгий мушгаад сайн зэрэг гişүнэ ингээл одоо бид нар бүгдийг мэддэг одоо хитрхи мэрэгэн жарахаа болох хэрэггүй. Бүгдээрээ л бас нэг төрийн бодлого зөв байгаасаа бас бүгдээрээ л Монгол улсын эдийн засгийн нийгэм хөгжөөс төр бас ил тод үйл ажиллагаа явуулаасаа хувийн хвшлээ дэмжсэн төрийн эмч компаниуд өөр ашиг нэмэгдүүлэх юмсан гэдэгдээ санал бодол зорилго нэг байгаа. Тийм болохоор харлуулахын тулд харлуулад, мушгхийн тулд мушгаад, өөрийгөө зөвтгөхийн тулд бусдыг буруутгаад ингэж хандах хэрэггүй. Хаана аль компанид одоо ямар компани хулгай зэлгээ явах га таны хэлээд байгаа хардлага үүсгэх гээд байгаа юм бол та бас ил тод нээлттэй хэлж хагаад энэ хэлцгсэн шийдгсэн дараа энэ компани ардталд ийм хүмүүс нийлж хулгай хийх гээд байна гэдгээ хасах нь нээлттэй шүү. Хоёрын хооронд нэг бие биенээ хардаж тийм үү. Энэ явах гэж байгаа их хурлаас өгсөн бодлогыг унгаах гэж одоо бас хэрэггүй баха. Их хурл өөрөө бодлого өгсөн аль бодлогыг хэрэгжүүлэхэд бид оролдож байна. Уг нь дэмжиж байгаа байхгүй. Бэлэн байдлын үнэлгээтэй компаниудыг хөвчлөе гэж орж ирнэ гэсэн 33% ч юм уу тоондоо биш юм а гэдэг зүйлийг л ойлгооч яа л гэж хэлж байгаа. Хоёрдугаарт одоо жишээ нь Мят зэргийн компаниг бол энэ дотоодын хөрөнгийн биржээр угаасаа хүлээж авч дийлэхгүй. Уг нь энэ чинь олон улсын бирж дээр гаргана гэдэг зорилготой орж ирэх ёстой. Зорилгыг тодорхойлж орж ирэх хөөс энийг батсны дараа зорилгоо орж ирнэ гэдэг тийм байдаггүй. Жишээ нь Францад өмч хөвчлийг нэг компани хөвчлөхдөө бид энэ стартап компаниудын санхүүжилтийг олохын Францын засгийн газар төрийн эмчний компаниг хөвчлсөн байхгүй. Тэгэхээр бидний одоо асуудал бол үндсэн хуулийн амьлуулыг 56-га ашигт малтмын хуулийн 56-га амьлуулъя гээд орон нутгийн иргэдэд нь аймгийн иргэдэд нь тэгээд дараагийн төвшин санал болгож болж байна. Эсвэл зарим компаниудын ажилчид нь энэ компанид ажиллаж байгаагийнхаа хугацаанд энийг өмчлөх байдлаар хяналтыг нь сайжруулах байдлаар өгж болж байна. Энэ хувилбаруудыг энэ хууль батлагдсны дараа орж ирвэл илүү их бодиттой байна. Түүнээс биш ингээ орж ирээд хүлээлт үүсгэж байгаа байхгүй бомцох цайта. Би тэрнээс биш ерөөсөө таныг эсэргөө зүгээр мэдэх гээд байгаад биш. Таны яриад За яг одоо харин их маш зөв байна сайн зэрэг гişүнэ тий. Баярлалаа танд бас. Тий. Яг үнэхээр одоо асуудалтай юм одоо хэдүүлээ их хурл дээр зэгслээ сайжруулад бас бидний таны хэлж байгаа асуудлыг бид нар тийм үү ажлын хэсгээр хариуцсан одоо албан тушаалтнууд төрийн эмч компани захирлууд төрийн эмчийн бодлого зохицуулалтын газар Эрдэс Монгол гэдэг компаниуд маань Эрдэс Монгол гэдэг бүгдийг бас анхаарч байгаа. Яг таны хэлдэг энэ ямар стратеги хөрөнгө оруулагчтай хэдийн хувьцааг нь хөвчлөх юм. Ажилчтай хэдийн хувьцаа. Одоо шинэ Эрдэнэ төвлөрөх гэх юм уу 1990 онд цэнхэр тасалбараар ингээд Эрдэнэ төвлөрөх хувьцаа эзэмшнийг авцсан. Одоо хүлээлт үүссэн маш олон хүмүүс байж байна. Энэ хүмүүсийн асуудал яаж шийдэх юм? Энэ хүлээлт байж байгаа. Мят компанид хамгийн одоо сайн яг таны хэлж байгаатай тийм байгаа. Эхний ээлжинд 10% нь стратеги хөрөнгө оруулагчтай юм хувьчлаад тодорхой хувьцааг нөгөөд үүнийгээ илүү үнцэнтэй, илүү өрөө ашигтай менежмент сайтай болгосны дараа 34% нь одоо 40% хувьчлыг
уг асуудлыг гаргаж ирж ярих нь зөв байгаад. Ярихаас өмнө нөгөө энэ олон нийтийн болгох өмчөвчлийг зохион байгуулах өмнөх алдааг давтахгүй тулд өр нөлөөтэй эдийн засгийн үр өгөөжийг нь бүх нийтээрээ яг тэг шударгаар хүртэхийн тулд бэлэн байдлын үнэлгээг бүх талдаа анхаармаар байна. Төр өөрөө бэлэн үү? Зах зээл бэлэн үү? Өмч өвчлөл буюу энэ олон нийтийн болгосны дараах хууль эрх зүйн орчин бэлэн үү гэдэг. Энэ асуултуудад хариулт өгж иж тодорхой болгож иж энэ өмчил өр нөлөөтэй явна. Тэгэхээр Бямцагцайд өөрөө нийтийн өмчийн хууль болон тэр төрийн өмчлөлт компани засаглалтай холбоотой хууль батлагдсны дараа энийг уялдуулж гаргая гэдэг саналаа өөрөө хэлж байгаа. Энийг би одоо протокол заавал үлдээсэй гэж бодож байна. Тэр хууль эрх зүйн орчин гараагүй байж хад энэ өвчлөлийг явуулж болохгүй. Ер нь бол хэмжин. Тэр хуулиа бидэд маш зөв гаргачаад жижиг хувьцаа эзэмшдэг эрх ашиг нь хаана хамгаалагдахын, стратегийн хөрөнгө оруулагчдыг аль салбар дээр оруулж ирж болохын, хэрэгцээ ерөнхийдөө 100% буюу 51-ээс дээш одоо байдлаар хувийн хвшилт өгөх юм бол хориг тавих эрхүүд авах уугүй юу? Маш олон зүйлүүдийг тодорхой болгомоор байна. Тэгээд энэ өрсөлдөөний хууль тогтоомж, за эргээд одоо энэ монополийн хуульч байт юм уу? Энэ бүх зүйлүүд чинь тодорхой болж иж энэ IPO үн цэнтэй болж үр ашигтай ажиллана. Тэгээд оруулсан хөрөнгө оруулалтыг ч гэсэн хамгаалах хууль эрх зүйн орчин байх ёстой. Энэ бүх зүйл тодорхой болоогүй байна гэдэг сая олон гишүүд хэллээ. Анар гишүү хэллээ, Очрот гишүү хэллээ, Пүүжэ дарга хэллээ, Батсүмбэрл гишүү хэлж байна. Энэ юмнуудаа хийгээч. Дистралыг нь яг зөв алдагдуулахгүй хийгээсэй. Тэрнээс биш эсэргүүцээд байгаа зүйл биш. Яг энэ 30 хэдэн компаниас ерөөсөө амжилттай болох ерөөсөө 2 3 л гарах юм бэл. Тэгээд Мят л байгаа л та төрийн баг. Энэ л үл чиглэж байна. Одоо хардаадаа бити хардаад мушгаадэ гэдэг. Угсаа ойлгомжтой л биш үү? Тийм учраас үндэсний баялаг одоо энэ үндсэн хууль заасан баялагтай эзэн байхын тулд ашиг нотмлын хуулийн 5-6-ыг бас амлиулахын тулд магадгүй тэр төрийн өмчт уулуурхаан компани тодорхой ажлагчдын хувьцааг нь эзэмшүүлдэг баймаар байна. Уулуурхаан салбарыг орон нутагт түлээн шүүрхлэхийн тулд сумын түвшингөөс аймгийн түвшнөөс дистратаагаар хувьцааг нь авах боломжийг эхлээд олгодог болмоор байна. Ийм байдлаар бид нар энэ уулуурхаагаас одоо түш босч ирэх энэ бүх зүйлүүдээ өмчөвдлийн бодлоготой зөв хийж чадвал бид нар бас зөв явнаа. Энд дээр ч гэсэн хөрөнгөний зах зээл амилнаа. Ийм зүйлүүдийг бас ингээд анхаараач. Түүнээс биш за стратегийн хөрөнгө оруулагч нэртэй 10% авсан ч гэсэн шийдвэр гаргалтаар оролцохгүй бол хэн ч орж ирэхгүй. Ийм тэнэг хүн байхгүй. Тэгэхээр магадгүй 10-аас 15, 20, 34 хүртэл хувийг оролцууллаа гэхэд ийм эрхтэр та нар зөвлөх, туслах, ингэж оролцох эрхтэй гэж хуулийн баталж иж эсвэл засгийн газар тэр стратегийн хөрөнгө оруулагчтай бас тодорхой хэмжээний гэрээ байгуул эрхийг олгож иж эн чинь явна. Тэгэхээр энэ хууль эрх зүйн орчин чинь бүгд бэлэн биш байна. Хөрөнгө эрсдлээ гэхэд яаж татах юм бэ гэдэг төлбөрийн чадваргүйдлийн хууль нь алга байна. Ийм байхад бид нэр өмч өвчлөл гэдэг зүйлүүдийг одоо бас ийм олон нийтэд 30-40-оор нь өвчлөх гэдэг юм шиг ийм зүйл байж болохгүй. Тэгээ амархан байна л да. Ад цаа ашиггүй ажиллаад байвал татан болгочихно. Үгүй тэр давааг өвөн дээр ч угаасаа цас мөс орох нь ойлгомжтой. Хизээч ад цаагийн чигүүрэг өрөөсөө алга болохгүй байхгүй. Харин тэр замыг одоо өмчлийг ад цаадаа хариуцуулаад замын хураамж төлбөрөө авдаг болох уу? Тэр замыг бүхэлд нь хариуцдаг болох уу тэргээд бид менежментээ сайжруулаагүй байж иж ийм зүйлээр явж болохгүй. Тэгээ сая цэнгэл дарга хариуллаа шүү дээ. Баахан улс төрийн томилгоотой менежж очичоод байхад ерөн манад өмч өвчлийн өмнө ийм зүйл ярьж байгаад орж ирэх үү. Тэгэхээр бидэд мэрэгжлийн бөгөөд актив удирдлагатай яг томилогддог болох тэр хууль эрх зүйн орчныг эхлээ бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол сонгон шалгаруулалтаар энэ яг чаддаг хүмүүсд нь томилогдох болох ёстой. Ингэж бас энэ хөрөнгө оруулалт энэ чинь итгэнэ. Түүнээс биш одоо зүгээр нэрээ сая хин хэлчихвэ. Намын хүмүүстэй зодтолдох гэж хинч хөрөнгө оруулалт хийж орж ирэхгүй байхгүй та. Энэ үнэн шүү дээ.